Хараа Монгол улсад троллейбус байгаа, автобус байгаа. Такси өөр нийтийн тээвэр байхгүй. Одоо бид нар чинь дүүжин тээвэр. Энэ оны төсөл ашиглалтанд орно. Таранбай 27 оны бид дундуур ашиглалтанд оруулж чадна. Метро 30 онтой зэрэгцээд ашиглалтанд оруулна. Бүр шинэ нийтийн тээвэр. Дүүжин тээвэр эхлээд явсан 3 жилийн өмнө яриа хэлцээрний явж байгаа. Одоо барилга усалт ажил нь эхэлцээ явж байгаа. Бараа материал эхний шугамын 60-70% зөөгдөд аваад ирсэн. Бид нар энэ оны төгсгөл том одоо нөгөө байгалийн давагчийн хүчин зүйл болчихгүй харьцангуй хуваарь бол энэ оны төгсгөл 90 оны ихээр туршилтуудаа хийгээд болчихно гэж байна. Таранбайг ер нь бол тэзүү одоо нэг 90% гүйцэтгэлтэй явж байгаа. Таранбайны хойш хумдэр тэзүү идэж байгаа. Бид нар энэ оны төгсгөл рүү эхлүүлээд гэхдээ нөгөө дотоодын хөрөнгө оруулалт хүрэхгүй учраас гадны хоёр улсын экзим банкны зээл ирэх гэдэг байхгүй 15-20 жилийн хугацаатай. Тэгээд бид нар энэ оны төгсгөл рүү ажлыг эхлүүлээд 27 оны наадмын үеэр дуусгана гэсэн. Гэхдээ амжихгүй бол 27 оны төгсгөлөөр дуусгана гэсэн төлөвтэй явж байгаа. Метрог бол тэзүүг ингээ батлуулаад дууссан. Тэзүүний уурчлагын шатны бүх өргөмжлөг тэр судалгаанууд нарийн хийгээд дууссан. Одоо бид нар метрон дээр ч юм бол 2.4 тэрбум доллар дээр ч нөгөө Их Британий засгийн газрын баталгаагаар баталгаа гаргаад тэгээд олон улсын том оюутнуудын хөрөнгө оруулсан 16 банкнаас санал аваад явж байгаа. Тэгээд бид нар тэзүүгөө сая одоо болцсон юм чинь EPC гүйцэтгэгчдээ шалгаруулад засгийн газрын хэлцээр болоо баталгаа UKF гаргаад өгчүүд бид банкуудаа тохиромжтой ажиллах нь оруулчихсан. Тэгээд тэр нь иргэн төлөгдөх хугацаанд 25-30 жил гэж саналууд дээр ихний удаа ирж байгаа гэсэн тийм сонс